шинжлэлээр түүчилсэн төрийн алуу аяны хүрээнд бид бүхэн бол энэ жил за барилга ашиглалтын журмыг сайжруулах, барилгын хувийн хэрэг хөтлөлтийг сайжруулах, за мөн автоеврийн ашиглалтын хувийн хэргийг сайжруулах гэсэн хоёр асуудлыг цахимжуулах. За мөн журам дүрмийг наривчилж боловсруулах юм ажлыг бол бид бүхэн хийж байна. За барилга ашиглалтын дүрм гэдэг барилгын сайдын баталсан дүрм байдаг. За энэнийхээ дагуу бол тухайн барилгын эзэмшигч байгууллага бол жилд нэг 2-оос доошгүй удаа барилгын ашиглалтыг ингээд хяналт шалгалт хийж үзлэг хийж явах хэрэгтэй гэж. Ер нь бол 2016-7 оны үеэс бол би энэ ажлыг мэргэжилтэн байх үеэс бол барилга болгон дээр хувийн хэрэгтэй болгох гэдэг асуудлыг бол тавьж одоо Хөвсгөл аймагт бол 1500 гаруй 1516 барилга байгаа. Энэ дээр бол ямар ч байсан бүгдээрээ нэг барилгатай хувийн хэрэгтэй болсон. Тэгээ одоо энэний хөтлөлтийг сайжруулах тал дээр бол шинжлэлээр дүүжгэлсэн төрийн алуу гэдэг аяны хүрээнд бол бид бүхэн бол наривчсан журам боловсруулах гээд маргааш одоо барилга газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, онцгой байдлын газар, за Хөвсгөл дулааны станц, Хөвсгөл ус сувг, эрчим хүч компани одоо төлөөллүүдийг автраад одоо журмынхаа төслийг ингээд танилцуулаад наривчилж боловсруулад хамгийн иргэдийн төлөвлөгчтэй хурлаар ингээд батлуулж ажиллах гэж байна. За энэ өмч ашиглалт хамгаалалт захиран зарцуулалтын асуудал бол бас байгууллагын удирдлагын өөрийн одоо бас нэлээд амин чухал асуудлуудын нэг мөртөө гүйцэтгэлийн төлөвлөгөө өвдөнгийн гэрээнээс бол хасагчаад байгаа. Байгууллага үнэлэх үнэлэмжээс бол хасагчаад байгаа. Хуучин одоо аймгийн засварганы 515 гээд захирамжаар бол байгууллага үнэлдэг үнэлгээний журман дээр бол хасагдсан байсан. За энэ жил бол бид нар хэн шинжилгээний үнэлгээний хэлцээр бол шинчилсэн журманд бол 20 хүртэл оноогийн бол байгууллагынхаа өмчийг одоо хэрхэн удирдах ажилласан бэ? Бид нар бол үрдүн юуны өмч эзэмшлийн гэрээгийн дүгнээд 20 хүртэлх оноог бол одоо энэ руу оруулж өгөөч гэсэн хүсэлтийг бол тавьсан байна. Тэгэхээр бол байгууллагын даргын үйл ажиллагааны үнэлгээний нэгэн хэсэг нь бол энэ өмчөө зөв удирдах, зөв захиран зарцуулж ашиглалт шамшигдлгүй одоо гаргахгүй урт удаан барилгын насжилтыг удаан байлгах, тээврийн хэрэгслийн насжилтыг удаан байлгах, машин танаг төхөөрөмжийн насжилтыг удаан байлгах гэдэг асуудал дээр бол анхаарлаа хандуулж ажиллах ийм болцоо бүрдүүлэхийн тулд бид бүхэн бол энэ журмуудыг боловсруулж байна. За хоёрдугаар асуудал маань бол энэ автоеврийн хувийн хэрэг гэж. За энэ автоеврийн хувийн хэрэг дээр бол нэг Хөвсгөл аймгийн хэмжээнд бол нэг нийт одоо 118 байгууллагын нэг 960 орчим тээврийн хэрэгсэл байна. За тэрний бол нэг 500-аад нь бол мотоцикл, бусд нь бол одоо механизм, суудлын тээврийн хэрэгсэл хүүд байна. За эдгээрийг бол бас бид бүхэн бол ингээд тээврийн хэрэгслийн хувийн хэрэг хөтлөөд явж байгаа. За тэгвэл бас энэ маань бол нэлээд очир дутагдaltaй байгаа учраас бид бүхэн бол бас тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг бол нэлээд сайжруулъя гэсэн зорилго тавиад мөн ажиллаж байна. За мөн инженерийн барилга байгууламж. Энэ инженерийн байгууламжийг ихдээ бид нар юу хэлж ийм вэ гэхээр барилга байгууламжид одоо дулаан, цахилгаан, холбооны одоо шугам сүлжээ байгууламжууд одоо ирсэн байдаг. Шугамаар дамжиж одоо гэрэл цахилгаан ярьдаг. За хоолоогоор дамжиж ус дулаан ирдэг. За мөн бохир
цэврийн байгууламжууд гэдэг ингээд цаоногийн гэдэг янз бүрийн одоо хэлбэр хийцтэй байгууламжууд байдаг. Энэ байгууламжуудыг мөн бас барилга байгууламжийн адил одоо бүртгэж ашиглалтыг хариуцж ингэж бас үзлэг шалгалт хийж явж явах хэрэгтэй. Орон нутгийн өмчт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагын ажилч бол мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөмж аваад бохрыг бол цэвэр бохрыг бол ашиглаж зөв гормынхон дагуу ашиглаж сурах тал дээр бол бас анхаараа гэж хэлмээр байна. Тэгээд нэгэнтээ хийсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудыг бол бас зэврүүлж хэрэггүй болгож гормынхон дагуу ашиглахгүй бол энэ нөрөө эвдэрлийн талд орох ийм асуудал байдаг учраас цаашдаа ашиглаарай. Зөв боловсон ашиглахын тулд мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөмж аваарай гэдэг ийм зүйлүүдийг хэлье.